Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид долгионоо тааруулан хүлээн авч сонсож байгаа. Бас гэр бүлийн радио 104.5 84.5 долгион дээр үзэж байгаа эрхэм үзэгч сонсогч та бүхэнд энэ цагийн мэнд дэвшүүлье. Радиогийн 1-р студиэс энэ өдрийн Kids Time нэвтрүүлэг маань эхлэхэд бэлэн боллоо. 1-р студид хөтлөгч Заяа, за найруулагч Мизо мөн хүндтэй зочинтойгоо хамтдаа энэ өдрийн нэвтрүүлгээ хөрөх болно. Өнөөдөр Анар номын дэлгүүрийн захирал, хүүхдийн номын зохиолч Насан Дулан маань студид ирсэн байна. Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та баярлалаа. За нэвтрүүлэг эхлэхэд би асуудын зочдоос юу гэж асуудаг вэ гэхлээр нэвтрүүлгийн хугацаанд та хэдэн насны хэдэн насан дээр очимоор байна те буцаад хүүхэд үе дээрээ очиж байгаа тойлоо ингээд яриагаа үргэлжлүүлэх байхгүй юу. Тэгэхээр та яг хэдэн насан дээр очихыг хүсэж байна? 12-оос 14 наснда л байвал очимоор байна. 12-оос 14 яагаад? Яг тэр үе чинь хамгийн жаргалтай үе те ээж автагаа хамт байдаг юу ч бодож санахгүй яг тийм гэгээхэн гоё үе. Одоо ингээд анги дээрээ ирэхэд ангийн найз нөхөд байна гэртээ очиход гэр бүлийнхэн маань халуун дулаан урамсгалаараа өгтөн. Тэр мөрнөл тэгэл хүүхдийн хувьд бол хамгийн жаргалтай орчин шүү дээ. Ер нь санаж байгаа үе те бас тод сандаг үе. Тий. Гоё мэдрэмжтэй цаг үе юм да. За тэгвэл яг энэ цаг үеэр хамтдаа бас аялах гэж байна. Тэгвэл 12-оос 14 настай байх үеийг нь хамтдаас дурсамжаараа эргээд нэг санах ба. Тэгээ Kids Time нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байгаа Asahi брэнд байгаа. За Asahi-гийн хувьд Япон бараг оруулж ирдэг. Японы хамгийн сайн гэсэн бүтээгдэхүүнүүдийг оруулж ирдэг байгаа. Энэ удаад бидэнтэй хамтарч ажиллаж байгаа нь өдөр болгон bye bye гэсэн уриатаагаар амдарч ажиллаж байгаа. Энэ бол шар бурцгийн сүв. Шар бурцгийн та ерөн сүв өдөрт хэргэлдэг үү? Гэр бүлийнхэндээ өөртөө ер нь хэрэгэлдэг. Шар бурцгийн сүв, шар сүвний чихэр мэхрийг бол хэрэгэлдэг. Гэхдээ сүүгээ бол би голцоо апугийнхыг сонгож байна. За энэ удаагийнх болохоор яг Японд 70 жил ингээ үйлдвэрлэгдсэн ингээд нэлээд удаа өөрийн гэсэн хэрэглэгчтэй болсон Mariusan гэдэг брендийн сүг Asahi маань оруулж ирж байгаа. 4 төрөлтэй байгаа. 4 төрөл маань ер нь бол өдөр болгон bye bye гэдэг нь сүү ууснаар өтгөн хаталт бол баяртай болдог тий. Тэгээд дээрэс нь хөгшрөлт bye bye, сахарын хит хэрэглээ bye bye, уургийн дутагдал bye bye гэсэн уриалгуудыг дэвшүүлж байгаа гэсэн үгийн. Тэгээд CU, номин, GS бүх салбараар нь. За тэгээд дээрэс нь Asahi-гийн бүх салбараар нь та худалдаж авах боломжтой байгаа шүү. Ингээд 12-оос 14 настай манай зочин маань энэ үед яг юу хийж байгаа бол өнөөдөр ч одоо хичээлийн өдөр шүү дээ тий. Одоо тэгэл сургуульд ороод байж байгаа да. Сургуульд яг энэ үед нь 12-оос 14 гэдэг чинь 6 биш 7 юм уу тий? 7-оос 9-р анги. 6-аас 8 гараг байхгүй. 6-аас 8. Тийш дээ тий. Арай хожуу орж исэн шүү дээ. 6-аас 8 дугаар ангийн хүүхдийн хичээл өглөө орж байгаа юу? Өдөр орж гинөө? Өглөө орж байгаа. За ер нь хэдэн цагаар хичээл орж байна? Өглөө одоо юу гэсэн үг бэ тий. Өглөө 8 цагт ороод 2 цаг нэг өнгөрөөл тарчдаг. Хичээл хийцүү байна уу? Гүш. Гоё байна уу? Ямар хичээлдээ дуртай байна? Тэгэхэж яг дөнгөж нэг орсэл ороод эхэлж ийс болохоор орсэлний хичээл хамгийн сонирхолтой байдаг. За тэгвэл багшин чамаас асууя. Том болоод ямар мэрэгчлээ хүн болмоор байна? Би том болоод ер нь нэвтрүүлэгч болно гэж боддог байсан. Нэвтрүүлэгч болно. Яагаад нэвтрүүлэгч болохыг сонгосон хүсэж байгаа юм бол? Нэвтрүүлэгч гоё олонний өмнө гардаг, эл тод ярьдаг тий. Үгийг баялаг сайтай. Тийм болохоор айгу гоё санагдал дуурайгаал гэл толны өмнө өдр хараал ярьдаг. За тэгвэл ирээдүйд нэвтрүүлэгч болохын тулд юу яг одоо хийж байна? Нэвтрүүлэгчдийг дуурайж толны өмнө суудаг. Дуурайж ярьдаг. Давтаж байна. Юм их уншиж байна. Ном сайн уншдаг юм. За ном сайн уншаад ирээдүйд мундаг нэвтрүүлэгч болохыг хүсье. За хоёулаа 12-оос 14 наснда хэсэгэн хугацаанд аялаад ирлээ. Тэгэхээр нэвтрүүлэгч болж чадаагүй ч гэсэн гэхдээ нэвтрүүлэгч дайны ажлыг яг одоо хийж байгаа хүн шүү дээ, тийм ээ? Гэж би хувьдаа бодож байгаа. Тэгээд номтой нөхөрлсөн түүхээсээ хоёулаа эхлэе гэж бодож байна.
12-оос 14 наснда бол үжээн одоо нөгөө номтойгоо найз болчихсон, айгуу дотн найз болчихсон байгаа шүү дээ, тий. Тэгвэл анх хэдэн наснда номтой танилцчихв? Ер нь би ном ихчмэгчнэргүй би айлын бага байхгүй бага хүн. Тэгээд сүүлд бүр хожооныг эргэжтэйдүүд болсон. Тэгээд өөрийгөө баг их дуртай айгүй ерөнхийдөө. Баг охин айлын бага охин гэдэг байгаа шиг сүүлд нь. Тэгээд нөгөө ихчмэгчнэрийн номноос өдрөө уушаал ер нь л ингээд ном болгоё гэдгийг мэдэрсэн байсан. Тэгээд нөгөө ээж маань ингээд хүүхдийн мөнгө авахаараа заавал хүн болгон зориулал юм авчирдаг байхгүй. Тэгээд би одоо хэвтээс юм л дөнгөж нэг унш зурцсан л байсан. Тэгээд нэг ном авчраараа ном л гэдгсэн чинь ээж маань мэдээж очиод хамгийн сүүлд ирсэн шинэ ном байна уу л гэсэн юм шиг байна. Тэнгүүд нэг ийм жижигхэн нэг хэл гэж юу вэ гэдэг нэг ногоо авцтай жижигхэн ном авчираад. Тэгэл нэгээл унших гэсэн чинь тэрэнд нь одоо хүүхдийн сэтгэлгээр шүү дээ унших юм байхгүй юм шиг нөгөө тим орны тэдийн хэлтэй тэгээд тэдийн тим хэлээр ярьдаг тим улс үндэстэн ингээд нэг тим тавч тоо юунуудтай тоо сонирхол татах юм байхгүй. Тэгэл уйлаад ийм ном гэж байдгийм үү гэд үлжсэн. Тэгэл дараа нь сольж болж авчиж өгсөн ч юм уу. Тэгэл нэг номтай л ер нь ойрхон байсан. Тэгээд би чинь 84 онд гэдэг чинь бич 4 төгсөж исэн юм биш. 84 онд 4 төгсөөл том ихчийнхээ хүүхдийг харах гад бүр Хинтээ аймаг руу явж исэн байхгүй юу. Одоо ажил хийх гэдэг чинь хүүхдийг харж өгөх аймаг том ажил хийж исэн байгаа. Одоо харьцуулаа бодох те. Тэр үед бол бид нэр зүгээр үүргээл гэж ойлгодог байсан л та. Тэгээд явж байхдаа л ингээ нөгөө номын сангаас ном авчрлаа уншдаг. Тэгтэл тэр үед хэмэнгүй энэ нөгөө зэр зэвсгийн баяртайг уншиж ирсэн тийм би. Тэгээд тэр номоо ингээ яг гүйцэд уншихгүй алга болгоод байхгүй бол хүүхдэмж тоглож байгаа л энд тавьсан юм шиг. Тэгэл тэрийг ингээ буцаагаад олж өгөхгүй айгүй хайжсэн айгүй сайн сандаг. Хотод ирээл ингээ номын дөрүүд дээр хайгаал эдэр явжсэн айгүй сандгийг. Тэгэхээр ер нь номтой бол ер нь эрт нөхөрлсөн ном их сайн уншдаг байсан. Тэгээд нэг хүүхднэрийн үед чинь зохиомжлог өгчдөг байлаа шүү дээ. Одооныхаар эссе эмсэ шиг тийм. Тэгэл миний зохиомжлог манай Монгол уран зохиолын багш айгүйг урамшуулдаг, магтдаг. Тэгэл бусад ангиудаар дагуулж авчвал миний бичсэн имийг ингээ нэг ангийнханд уншиж хурц мөгөл тэгдэг гэсэн. Тэр нь надад бас их урам өгсөн шиг байна. Одоо бол орчин үед номтой нөхөрлөх нь сая нэг хэсэг арай жоох ингээд цаашаа болцсон байсан шүү дээ. Бүх юм ингээд сошиал болчихсон. Ном нь хүртэл ингээд утаснасаа хардаг болчихсон. Тэгсэн хэрнээ бидний ярьж байгаа зүйл нь дэлгэцнээс хүүхдэд холдуулмаар байна гэдэг яриатай байгаад байдаг гэсэн. Одоо бас дахиад ингээд өөрчлөгдөөд цаасан хэвлэлээрээ яг номыг сонирхдаг үе эхэлчихэд байна л да. Яг номын дэлгүүрийн эзний хувьд за номын дэлгүүрийг ингээд бусадтай танилцуулж байгаа, номтой нөхөрдүүлж байгаа хүний хувьд хүүхдүүд ном хэр сонирхож байна вэ? Хүүхдүүд бол яг ингээд гоё бүгдээр нь өмнөлттэй дэлгээтэй байвал хүүхдээ ингээд тэгээ одоо бас хүмүүсийн залуу эцэгчүүд ухамсараад өөр болцсон л да. Яг хүүхдийнхаа сонирхлыг хүндэтгдэг бас цаг үе ирчээд байгаа байхгүй. Миний өөрөө үзчих, өөрөө айлыг аммаараа сонгочих гэж. Хууч өмнө цаг үеийнхэн болохоор ингэдэг байхгүй юу. Ингэж үзчихэл хүүхдний энийг авъя гэвэл үгүй шүү дээ энийг авчих л та гэх. Энэ зүгээр шүү дээ. Энэ зүгээр шүү дээ. Энэ айгүй их юмтай гэх. Тэр чинь хүүхд бол яг тий өөрийнхөө сонирхлынхаа дагуу аваад өгсөн юмыг өөрөө сонгоод авсан юмаа сонирхож уншдаг байхгүй юу. Тэгэхээр яг тэр сонголт нь одоо эргэж байгаад бас баяртай байгаа. Өмнө нь болохоор би ч марг ээж анартай тийш хүүхдийн сонирх гад энийг аваачтай гэл яг хүүхдээгээ сонирхлыг дагуулах хэрэгтэй шүү гэж л айгүйх зөвлөдөг байсан. Тэгэхгүй л ээж авнар чинь нөгөө ингээл том энциклопедид мэдээлэлтэй ийм юмыг аваад өгчин. Тэр нөгөө хүүхд чинь анхаарал сайн нөгөө тогтох хугацаа бага штэ тий. Тэнгүүд ингээд сонирхолгүй санагдвал тэр чигээрээ бас дими юм байна гэж бодох хандлага байдаг байхгүй. Тийм учраас тэр ном ерөөсө багхан жижигхэн ч бай. Тэр дотор ямар нэгэн хүүхдийн анхаарал татах юм байгаа бол өөрөө сонгож байгаа. Тийм учраас яг тэр сонирхлын дагуулаад тэгээ хүүхдтэйгээ хамтдаа нэг жижигхэн юм яриад өгсөн ч гэсэн тэрийг урамшуулаад тийм үү ямар мундаг миний хүү юм ойлгоцсон юм уу ээж нь бол тэгж ойлгоогүй шүү дээ чи ямар мундаг юм бэ гэх юм бол хүүхд урамшаал тий дахиад нэг шинэ мэдээлэл ээжтэй өгчихсэн авдаа яриад өгөхийнсэн эмээ үүдээ хэлхийнсэн гэдэг тийм урмаар бас хүүхд аягүй урамшиж номонд дуралдаг гэж боддог байхгүй тэгэхээр одоо ингээд нэг анхаарал татах юм олон байгаа тий одоо мэдээлэл илүү байгаа ч гэсэн хүүхдийг өөрөө чи имийг олоод мэдчихлээ ямар мундаг ямар өөр өнцгөр харцیں۔ Тэрийг би хараагүй өдр гэх юм бол хүүхд тэр өшөө мэдээгүй юм мэдүүлээд өгье гэсэн урамшууллаар улам ахигдаг байхгүй. Тий урмаар тэтгэдэг. Томчууд ч гэсэндээ ялгаагүй шүү дээ. Урмаар л тэтгэгддэг шүү дээ. Тий сайхан хүүхэн дургу хэм байгаа юм тий. Хэм байх юм. Нэг настай хүүхэд хүртэл хоолоо идчихэнгүүт нь алга ташгаад бөөм баярлдаг шүү дээ. Алгаад шүү дээ. Тий түүнтэй ээжлэхээ номын дэлгүүртээ за номын дэлгүүртээ болохоосоо өмнө ямар ажил хийдэг хүн байсан бэ? Би чинь цэцэрлэгийн багш мэргэжилтэй.
1991 онд сургуулаа төгсөөл. Тэгээд 2000 он хүртэл яг мэргэжлэр ажилласан. Ааха. Тэгээд Цэцэрлэгийн багш. тэр үед чи яашл байсан те? Тэгээд яашл гэж байдаг. Тэгээд ангийн тусдаалдаа яашлын анги тэгээд дахлах анги гэдэг ингээ өөр байхгүй юу? Ааха. Тэгэхээр тэдгээр хүүхдүүдэд бас ингээл байнга ном уншиж өгдөг байсан учраас л ном руу ороход илүү дөхөн болсон болов. Яад юм болов? Хүүхэдтэй байсан л илүү дөхөн болсон юм болов? Ном руу орох нь айгүй сонирхолтой түүхтэй. Ааха. Бид нар ч одоо яг энэ зах зээлийн хэцүү нийгмийг ингээ туулсан тий. Тэгэл би яг хүүхдээ хоёр дахь хүүхдээ гаргацаа гэртээ сууж идэг байхгүй. Суусан байхгүй. Тэгсэн чинь зэрэг тэгээ манай нөхөрч гэсэн яг тэр үед ингээ цомготхолоор ингээ ажилласаа гараад тэгээ хоёлаа яг ингээ урлаг байхгүй. Тэгээ би том хүүгийнхаа зургийг яг 3 нас 15 хоногтод нь авахулж исэн байхгүй. Студид ингээ хүүгийн зургийг авахуулаад тэгээ яг дүүг нь яг тэгж авахуулах гэсэн чинь ямар ч нөгөө мөнгө байдгүй гар дээр мөнгө авахгүй. Тэгээд голчмаар байдаг. Тэгээ манай хүн өглөө ингээл ажил олж хийх гээд гарч байгаа юм. Тэр хоорондоо уг ингээд төлөө нүрсээ бэлдээд явдаг байхгүй. Тэгсэн чинь тэр өдөр мартаад нүрсээ оруулж өгөөгүй мартчихад. Тэнгүүд би хоёр хүүхдээ унтуулчаал толгоонд алчир малчир буугаад амар зузаалж хаал нүрсийнхаа пиг онгойлгосон чинь ингээл шуудаа дүүрэн ном. Ингээд талан задраал талан нүрстэй хайлтцсан ингээд bijсэн байна. Тэнгүүд би яагаад ийм их ном бай ингээд бүр энэ дотор ингээд хайлттай байж байгаа ингээд хэдийг тэрвэрч авч уужрэл тэгээд нөгөө хүүхдүүд жаа хооронд уншаал байж байгаа. Ерөөсөө орой нэг манай хүн ажил олдоогүй мөнгөгүй ирж байгаа байхгүй. Тэнгүүрхүү энийг авч гараа зарж үзье. Тэгээд одоо тэр үед бол яг ингээл яг л ингээ мөнгөний хэрэгцээтэй байгаа учраас би надад бол эхлээд бол тэрийг мөнгө болгох гэж бодогдсон. Тэгэл ингээ очиад тэр үед чинь одоо энэ мөнгөн завьяагийн харалтаа урталт нь ингээ хүмүүсийн задгаа тавиа суудаг гэсэн. Тэгээ очиад ингээ зарах гэсэн чинь битэрийн номнууд бол уг амар гоё шин чоош нэрээ байж байгаа байхгүй хатаа хэвээр бод. Тэгсэн чинь нөгөө хідэн зарж исэн хүмүүс манай аавдаггүй авахгүй гэдэг юм. Тэгэхээр мөр гайхаад яагаад ингээ авахгүй гэж та нарын ном ингээ авцсаж байхгүй юм байж лээ шүү дээ. Тэгээ энэ гоё номыг авахгүй мө гэсэн чинь гүүгээдсэн. Тэгэхээр тэгвэл би хажууд чинь суугаад ингээ зарчиж болох уу гэсэн чинь ингээ настаа хүн харин тэгдэг гэдэг хажуудаа заа гаргаж өгөөд тэгээд ах зарч эхэлсэн. Тэгээ номын бизнес эхэлсэн байх. Тэгээд номны бизнес рүү орсон байхгүй. Тэгээд охиныхоо тэр зурганд айгүй хайртай амьдралдаа залгуулсан. Тэгээд ийм яг манай хүн ч гэсэн унших дуртай байхгүй. Тэгээд хоёулангийнхаа өөрийнхөө яг ийм дуртай сонирхолтой юм хийж байгаа болохоор тэгэл суугаад байжсэн чинь нэг ах ч хоёр ирэл эхний мануудалтай авалт хийгээл. Тэгээд 40,000-ын зурагчинд би охиныхоо зургийг авалчаад хүүхдэд тэрч хайраал манай хүн сууж үлдээл. Намаа үргэлжлүүлж зараад. Тэгээд орой нэг ажил хаагаад өдөржингөө явж хос ирдэг байсан хүн бол зүгээр инээ далтал нэг намаа үрээтэйгээ хэдийгээ зарцсан гэл ирдэг байсан. Тэгээд үргэлж тэрний цагаас эхлээл ер нь 1995 онд миний охин ч яг төрсөн байхгүй. Тэгээ манай хүн бол яг бизнесээ гараад тэгж эхлүүлсэн. Би болохоор нөгөө ажиллаа хийгээл дундуур нэг завсар чөлөөндөө очиж туслаад тэгээд багшийн ажил цэцэрлэг амархаар очиж мочдөг. Тийм байж байгаа л тэгэл ер нь 2000 оноос л би ч гэсэн орё гэл. Тэгээ манай хүн гэр бүлийн бизнес байхгүй. Манай хүн болохоор гадаа зогсоо даарна гэл тэр үчин гадаа зогсож байсан юм чи. Тэгэл нэг дэлгүүрийн жижигхэн буланг олол арай тогтуулаахан байх юм да гэл тэгж орж исэн юм. Хамгийн анхны маань номнууд болохоор тэгэл нэг олдож байгаа дандаа л нэг хүүхдийн номнууд, үлгэрийн номнуудаар эхлэв. Одооных шиг тэгэл зохиолч олно гэж фэйсбүүкээс хайгаал болчдөг биш байлаа шүү дээ. Хин ямар ном гаргадаг юм бол тэр мундаг зохиолчтой яаж харьцах вэ те. Тэрэл хайгуул энэ гэрийн олно гэрт нь очиж гэр мөрт нь очиж номыг авдаг. Тэгэл эхний ээлжинд намайг хинч танихгүй юм чинь би мемаг идэхгүй танихгүй шүү дээ. Юугаа зүгээр зээлэр өгнө гэж бас байхгүй те. Тэгээ бэлэн мөнгөөр нь аваад өдр зардаг. Тэгээд манай зохиолч ч айгу мундгаа бас итгэхийн итгэл шууд өгч бол би бүр гайхаад яагаад надад ийм мундаг итгэл хүлээлгэж байгаа те ингэж гоё итгэсэн юм чинь би мэдээж итгэлийн алдахгүй байх хэвээр хурдхан зарчаад дахиад тэр хүнд орлого оруулах эргээд номыг авах хэрэгтэй гэдэг ойлголтоор ер нь эхэлж ирсэн да. Тэгэл угаасаа нөгөө номын үсэг шат бүрэн буян дагуулж идэг гэдэг шүү дээ. Тэр утгаараач тэр юм уу те тэгээ их зөв сэтгэлээр байгаа болохоор ч тэр ажил маань урагштай. Тэгээд энэ маань одоо гэр бүлийн бизнес болоод ингээд өргөжөөд тэ одоо бол одоо тэр үед яг мөнгө олох гэж ингээд хийж улаарч хийжсэн бол одоо бол энээсээ таашаал авч кайф авч штэ тэ одоо номноос холдуулъя гэвэл яг бол мөнгө харь ямар зэндээ сая бүр зүтгэсээр бод хүүхдүүд одоо болоо болчихоо яах ингээд татлал үгүй би энэ дээр байж юмар байна гэж зүтгэсээр байгаа л тэгээд сая нэг болох гэж үзсэн юм чадаагүй буцаал нөгөө төгчөлт хийлгээл манай дүүнер хураа дүүнер янзлж өгөөл. Тэгэл өөр бизнес рүү ормоор ингэмэр байна танд гэнэ зөндөө санал ирж байгаа юм л та. Тэгтэл би үгүй шүү дээ. Эн чинь миний л үнцэн. Би энийг босгох гэжгүй бас баггүй хугацааг туусна гэвэл энэ хооронд чинь бас ингээл янз бүрийн газараар явсан тий. Тэр болгоныг ингээд туулаад үдээ зэрэгтэй болцсон юм чинь энэ бол
Анар гэдэг нэр миний өөрийн нэр шиг дуудагддаг байхгүй. Зарим хүмүүс намайг нөгөө насаа анар гэхлээр анараа гэж дуудаж л байдаг. Тэгэхээр тийм нэр шигээ дасцсан юмд бол бас хүн бүтээс үнцэндээ бол хайртай л байдаг. Тийм учраас эндээс бол нэг амар холдчооргүй юм шиг. Харин тийм байна. Ер нь холдохгүй юм шиг байна. 95 оноос хойш гэдэг чинь 30 жил болчихлоо шүү дээ, тий. Тэгэхээр 30 жилийн энэ хугацаанд бол маш их түүх байгаа. Маш олон тийм алдаатай, оноотой амьдрал байгаа тий. Боссон тийм ээ. Маш их зүйл байгаа байхгүй. За тэгээд дээрээс нь маш олон хүнийгээс хоолтой залгуулж энэ бизнест хөл тавихт нь тус нэмэр болсон байх гэж бодож байна. Тэгэхээр ер нь мөддөө холдохгүй бах уу? Харин тэгээ олон жил уралдсан морь давхитдаг гэдэг шиг одоо ингээд номын баяр маяраараа тэгдэг байх. За энэ жил өнжидөө одоо гэл энэ чинь өнжин бас залуу насныхаа ирч үуч биш байгаа шүү дээ. Тэгэхээр за өнжин энэ жил орохгүй шүү гэжсэн л хэдхэн хоногийн өмнөөс л ингээд юмаа бэлдээл ингээд хайрцаглаад эхэлдэг байхгүй. Манай хүн тэгэл хүүшээ чи орохгүй гээгүй мүү гэл тэгэл аян дагаал өрх юм манай хүн л явна шүү дээ. Тэгээд охин болохоор тэгээд яа ээжтэй болж өгөхгүй ямар хэцүү юм бэ аав маань ядраага хийчлээ. Тэгээд аавыгаа бодоод туслахад ирлээ гэл эрдгийн зайлал тэгэл ирээд. Тэр гэр бүлэрээ бас тэрийг үнэлдэг байх л та. Ном гэдэг бол яах аргагүй гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэгч чухал жижиг юм шиг хэрнээ. Цаасан дээр нэг хараар бичсэн байгаа юм шиг хэрнээ. Маш том зүйлийг сэтгэлд нь сэрүүлдэг байх те. Тийм шүү дээ. Чистэ би тэг миний амьдралын лууж шүүл гэдэг л байхгүй. Номыг бол ерөөсөө манай амьдралын хамгийн үнд зүйл гэж л үздэг. Тэгээд энд дунд ч надад өчнөөл олон жижиг салбарууд нээж үзлээ, татаж үзлээ те. Хөлөгтөөж үзлээ гэх зөндөө юм болж байгаа шүү дээ. Тэгээд ингээд хүүхдийн нүдэнд байж ахаар л илүү их дотносож илүү их ном дурлдаг юм байна гэдгийг бол ерөөсөө яг өөрсдөө мэдэрч байсан юм. Манайх нэг газар нэг удаагүй байжсэн чинь ус алдаад тэгээд нороод тэгээ хамаг номнуудаа гэртээ авч ураачихсан. Тэгээд охин маань тэрийг нэг олон номондод цуугаал уушаал. Тэгээд номон дуртай болоод тэгээд сэтгүүлч мэргэжлийг сонгож ирсэн байхгүй. Тэгэхээр ном бол манайд бол маш их өгөөжтэй. Салахын аргагүй, холдохын чаргагүй л дээ. Та ер нь яг ингээд номын зохиолч болох сэтэл санаа хизээ хэрхэн яаж гарч иржээ? Хідэн ном байгаа. Миний гарт одоо жишээлх юм бол Өнгөт нар гэдэг ном байна. Яг арт бас Өнгөт нар гэдэг дуу яваад байна. Энэ дуу ч гэсэндээ таны үгээр бүтсэн уран бүтээл байгаа тий? Миний Өнгөт нар дууны шүлгэнд Амруу ир гэж хөгжмийн зохиолч ая хийсэн. Тэгээ ер нь бол ийм нөгөө бичих сэтэл бол байгаад идэг тий. Бүр хүүхд насаас байсан байхгүй юу? Тэгэл эн чинь ингээ номтой холбогдол ийм мундаг уран бүтээлчд мундаг хүмүүсийн юунд ороход нөгөө сүрддэг шүү дээ. За ийм мундаг юм эцэс миний нэг юмар нэг дутхгүй хаа гэдэг. За эвгүүдээ гэдлээ. Тэгээд айгаад ингээл хулгаад байдаг байхгүй юу. Тэгэл ингээ фэйсбүүкийн групп үүсэл. За одоо тэгэл тэр нэг миний юу ч айгүйх явдаг гэсэн нэг юу лээ тэр чинь. Нэг тийм өөртөө тохиолдсон бидэн тохиолдсон хөнгөлтэй явдал гэдэг нэг айгүй олон мянган групп хүнтэй групп байдаг гэсэн шүү дээ. Тэр мөр дээр ингээд нөгөө хөгжилтэй явдал модлоо бичгээр дээр айгүй олон хүнд хүрээл айгүй гой өндөр сэтгэлүүд аваад тэр тийм мэтэр явдаг. Тэгэхээр манайхан урамшуулаад гүчи болчоор штэ юуг нь тэгдэг юм бэ гэд. Тэгээ одоо энэ наран цэцэг гэд одоо дараагийн нэвтрүүлэгт орох энэ зохиолч найз маань. Тэгээ би ч нөгөө дэлгүүр ажиллаж болохоор зохиолчтой бол айгүй татна ойрхон багтаа байхгүй. Тэгээд эднэр үнэлэлгүй нэг үзээ юм гэл. Тэгээд сая нөгөө зохиолчдын эвлийн ойгоор тэгээд яг шүүн болж илснээсээ хойш арай зориглол нэг ном гаргасан юм. Тэгээ хүүхэдтэй ажиллаж байсан хүн учраас хүүхдүүдийн юу сонирхож байгаа, хүүхдүүдийн хэлийг бараг ойлгож байгаа болоо гэж бодож байна. Үе үеийн хүүхдүүд гэж ярьдаг ч гэсэндээ цэцэрлэгийн насны хүүхдүүд бол яг л ижилхэн цагаан цаас шиг байгаа штэ тий. Тэр ертөнцийн дотор нь ороод тэр ертөнцийн хэлээр нь яриад тэдний сонирхлыг татна гэдэг бол хүүхдийн номын зохиолчдын хувьд ёстой юр бусын авьяастай хүмүүс байдаг баг. Өөр зохиолчд яг хүүхдийн зохиол руу орж чаддаггүй гэд би нэг зохиолчоос сонсч ирсэн. Хүүхдийн зохиолч бол өөр зохиол руу хүргэхэд арай амар байдаг. Харин өөр зохиолчд хүүхдийн зохиол руу хүргэж чаддаггүй ингээд тэгжсэн. Тэгэхээр энэ нэг тусдаа ертөнц байдаг ах тийм ээ. Миний мэрэгжлийн онцлог болохоор нөгөө бас хүүхдтэй ойрхон байсан маань. Бас ингээд хөтөлдөг нөлөөлдөг тий. Тэгэхээр нөгөө хүмүүс яадаг манай хүүхдийн зохиол бичихтэй өөрөө хүүхэд болж л бичээд байдаг болохоос яг хүүхдийн сэтгэлгээгээр байх хэрэгтэй гэдэг юмыг бас нөгөө тэр болгон нөгөө олж харахгүй байгаа болохоор тэгдэг гэж магадгүй л тий. Тэгэхээр надтай хамгийн ойрхон байгаа өөрөө дэндүүд нэг юм дотор нь байсан болохоор тий. Тэгэхээр арай дөт
Аа. За нэвтрүүлгийн хугацаа маань богино учраас хоёулангийнхан яриа бараг дуусах гэж байна. Гэхдээ би энэ асуултыг асуухгүй болохгүй байгаа дээ. Ягаад гэвэл миний өмнө маш том мөрөөдөлтэй 12-аас 14 насны охин суугаад байгаа шүү дээ, тий. Тэгэхээр үеийнгийн найзуудтай, дүү нартай, эсвэл ах эгч нартай бас хандаж юу гэж хэлмээр байна. Би 12-аас 14 настай жоохон охины хоолойг томчууд эсвэл дүүнэрт нь эсвэл найзуудад нь сонсомоор ах юм. За тэгээ яна нөгөө төгтөж чадахгүй. Тэгээ одоо ч цаг үе нөр гоё болж идэв те. Бидний үед бол одоо бас тэгэл томчууд юу гэж хэлнэ за байдаг байсан бол одоо бас ингээ үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлээд хамт харилцаа ялгадаг. Тэгээ хүүхдээ сайн ойлгуулдаг, сайн ээж нь, сайн найз нь байгаараа л гэж хэлээ да. Намтай нөхөрлөх хамгийн гоё зүйл нь юу вэ? Та бидэнд богино өгүүлбэрээр хариулаад өгвөл. Намтай нөхөрснөр ерөөсөө ямар ч орчинд хүссэн газараа хүрч болдог тий. Хүссэн тэр зохиолынхон дүрд хуурч болдог. Зохиолын баатар дурлж болдог тий. Тэг богино маш богино хугацаанд тэг чиний хүсэл тэр номон дотор хэд тэр нэг хитгэнд цаасан дотор чинь тий. Цаасан дотор энэ бичгэн дотор ингээд амьдарч болдог хамгийн гайхалтай. Номтой нөхөрлөөрөө мөрөөдлийн ертөнцөө бүтээгээрээ мөрөөдөж чаддаг хүн зоригтой байдаг аа гэдэг хүртэл үг байдаг шүү дээ, тийм мөрөөдөж чаддаг хүн томыг хийж бүтээд юм аа гэдэг. Тэгвэл таны мөрөөдлийг тань бодит болгоход яа харахгүй ном чухал байдаг. Тэгээд хүүхэдтэйгээ гэр бүлтэйгээ халуун дулаан уур амьсгал бүрдүүлэхэд ном л чухал байдаг шүү. Тийм учраас аль болох утаснаас биш, утаснаас холдуулаад цаасан хэлбэрээр нь хөвлснээр нь та бүхэн аваад гэртээ сайхан номын сан үүсгээд хүүхдээ ном уншдаг хэрнээ өөртөө ном уншдаг ш манай томчоо те. Энэ тэгэхээр өөртөө ч гэсэндээ ном уншаарай гэж өнөөдрийн дугаараараа та бүхэндээ уриалж байна. За тэгээд манай нэвтрүүлгийн урилгыг хүлээн авч студид маань ирж 12-аас 14 насны тэрхийн хугацаанд очиод буцаад ирсэнд баярлалаа. За баярлалаа. Радиогийн 1-р студиэс хөтлөгч Заяа, найруулагч Мизу, за зочноор Анар номын дэлгүүрийн захирал хүүхдийн номын зохиолч Насан Дулан маань ирж бидэнтэй хамтдаа халуун дулаан яриаг өрнүүллээ. Нэвтрүүлгийн ивент тэтгэгч өдрө болгон бай бай урайтаагаар Асахи хамтран ажиллалаа. Та CU номин GS бүх салбараар нь Мартин бүх салбараар нь за Marisan брендийн шар борцогны сүг хэрэглээндээ нэг нэвтрүүлээд үзээрэй. Таны болохгүй бүтггүй бүх зүйлүүдийг бай бай болгож байгаа. Манай хүүхдүүд бол бүгд мэддэг болсон байгаа. За дараагийн дугаараар уулзтлаа түр. Баяртай. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5